Welcome to my podcast. Podcast. My notes. Сайн байцгаана уу? Бодлын тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаарыг инхүү хэлж байна. Сонсогч та бүхэндээ энэ цаг үеийн мэндийг хүргье. Намайг Дулмаа гэдэг. Сайн уу Лори? За өнөөдөр бид хоёр маш эмзэг мөртлөөсөө маш хүн сэдвийн талаар ярилцсан. Тэгээд энэ нь болохоор амиа орлолт, амны үн цэнийн талаар ярилцсан. Тэгээд яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр сүүлийн үед маш олон хүмүүс ер нь бол ийм давлгаалж байгаа юм шиг тий Facebook дээр ингээд пост бичээл би ер нь их ойрхон байна даач гэдэг юм уу. Тиймэрхүү постууд айгу олон дахин харагдаад тэгээ нэг олонний танил эрэхтэй ингээд лайв хийж байгаад өөрийнхөө амийг ивгүтгсэн тохиолдол бас гарсан. Тэгээ энэ бүхнийг бодохоор ер нь маш тийм сэтгэл эмзэглүүлсэн маш тийм харамсалтай зүйл байна гэж үзээд тэгээ бид тэр иймэрхүү хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүс бас зөндөө байгаах. Тэгээд тэр хүмүүст гэрэл гээгээ жоохон ч гэсэн юм хийсэн гэдэг үднээс энэ дугаарыг хийж байна. Тэгээ мэдээж бас нөгөө бит хоёр яг нөгөө өөрсдийнх нь жишээгээр бас ярьдэн шүү дээ. Тэгээ өмнө нь бас яг иймэрхүү байдалд орж исэн үү, ийм бодлоод ирж исэн үү гэдэг тухайга та бүхэндээ хуваалцъя. Тэгээ ер нь хүн яагаад гинт ийм байдалд ороод энэ үйлдэлийг бүр ингээ хийхэд юу нөлөөлтийн те ямар хүчин зүйлүүд байдгийг тэгээ энээс яаж хэрхэн гарах юм гэдэг тухай хоёлаа ярилцсан. Ер нь ямар ч хүн ингээд өгөхийг бол хүсэхгүй штэ тий. Яг ямар үед тийм зүйлийг ингээд мэдрээд тийм зүйлийг хийхдээ толчваа гэхээр уналтанд ордог. Хүн болгон ер нь бол амьдралдаа ямар нэгэн байдлаараа уналтанд ордог. Одоо өхөл хаахцал үзэх, талалт эсвэл одоо маш их өөр ширэнд ордог ч юм уу тий. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар нэг юм хүчтэй цохилдоос үүдээд ер нь бол хүн уналтанд орж болдог. Тэгээд яг тэр уналтнаасаа ингээд нөгөө гарч чадахгүй явсараад ер нь энэ бүр ингээд даамжраад бүр сүулдэ ингээд хүндрээд тэгээд тэр хүндэрсэн үедээ бол хүн одоо үхээс буцахгүй тэр үйлдэлийг хийдэг. Тэгээд бит хоёр бас өөрсдийнхөө жишээн дээрээс бас ярих гэж бодсон. Тэгээд хүн бол хажуунаас хараад ингээд шүүмжлэхэд бол маш амархан тий. Энэ удаа ямар амиа хичээсэн юм бэ? Яхаараа ар гэрээ боддгоо наатар гэд хүмүүс шүүмжлэхэд бол амархан. Тэгтэл тэр мэдрэмжийг мэдэрж байгаа хүн болохоор хамгийн хэцүү байдаг. За тэгээд чамаас эхлэх үү. Ер нь иймэрхүү шийдвэр хүрж исэн талаараа тий эсвэл энэ сэтгэл готрол энэ уналттай байсан талаараа хоёлаа ярий. За тийм. Миний хувьд болохоор би нэг тийм өвдөлт мэдрэхийг хүсдэггүй төрлийн хүн юм шиг байна. Ер нь мэдэрч чаддаггүй. Одоо ямар ч төрлийн өвдөлтийг заяа. Энд одоо ингээд сэтгэлийн өвдөлтч бай. Ингээд бие махбодын өвдөлтч бай. Ер нь ингээд надад айгүй хэцүү санагддаг байхгүй. Тэгээ тэр тундаа ингээд өсвөр наснда байх үед бас яг л нэг юм өсвөр насны үед чи хүний сэтгэл санаа ямар амар дэшээ доош байдаг лээ тий. Тэр үед бас яг юунаас ч болсон мэдгүй магадгүй одоо ингээ эргээ бодоход их л ганцаардмал хүүхэд байсан юм шиг байна. Яг хоо анги дээр ингээл нэг олон найз нөхдөд ингээл инээж минийгээл ингээ явдаг хэрнээ. Яг гэртээ ирэхээр нэг тийм ганцаардлыг айгүй их мэдэрдэг. Тэгээ тэрнээс айгүй их сэтгэл готролд орсон. Тэгээд ер нь нэг хэсэг яг иймэрхүү бодлоод айгүй их боддог ус. Ер нь ингэж ахаар зүгээр л байхгүй болчвол дээр юм биш үү те. Би ер нь яг энэ орвоод хинт хэрэгтэй юм. Хинт ч хэрэггүй юм биш үү гэсэн юм бодлоод орж ирдэг байсан. Тэгээд тэрний дараагаар болохоор төрсний дараах сэтгэл готролд маш их орж исэн юм байлээ. Бас яг ингээд төрсний дараах сэтгэл готрол чинь бас ямар амар юм савлгаатай байдаг лээ те. Яг тэр үед бас иймэрхүү бодлоод маш их орж ирж исэн. Гэхдээ ерөөсөө яг тийм үйлдэл авах хэмжээнд бол биш. Тэгээ хамгийн сүүлд болохоор яг энд ирснээс хойш нэг 2-3 жилийн дараа ч энэ бүр нэг маш хэцүү байдалд ороод тэр нь ингээд бүр амар хүнд юм сэтгэл готролд ороод бүр ингээд хідэн өдрөөр ингээд бүр ингээд нойргүй хүртэл хоноод тэг хідэн өдрөөр хүртэл ингэж бодож явж байгаа нэрээ одоо ерөөсөө л ингээд дуусгачих. Одоо ингээл болчих гэсэн нэг тийм үе надад иржсэн бохгүй. Тэгээд тэр үедээ болохоор одоо ингээд бодох яг нэг сүнсний сэрэлт явагдах үеийн өмнөх хэсэг байсан юм шиг байгаа.
Тэгээ тэр үе чинь ингээ маш хэцүү буюу ингээд би бүр ингээд тэр тухай одоо ингээ өхлийн тухай баг ингээл хідэн өдрөөр бодож байгаа байхгүй. Хүн харахад бол ингээд намайг гаднаас нь харахад юу ч мэддэхгүй заа би өглөө ингээл хүүхдүүдээ хөргөж өгөөл оройн ингээл ажилтаа тэг ингээл зүгээр л ингээд өдөр тутмын амьдрал болохоор ингээд үргэлжлэлтгээр үргэлжилдэг. Харин миний дотор болохоор ингээл тэр чигээр ингээ харанхуй байгаа байхгүй. Зүгээр л миний бодож байгаа зүйл маань ерөөсөө л ингээл өвхөл те. Ерөөсөө л ингээл болчих ингээл дуусах чи надад хэцүү байна гэсэн ийм бодлоод орж ирдэг гэсэн. Тэгсэн нэг өдөр унтчихсэн ч гэж тэр чинь ингээл шүнжэнгөө ингээл нойргүй байгаа шүү дээ. Тэгэл нэг хэсэг ингээл зүрмглээл ингээ байжсэн чи миний чихэн дээр одоо нэг юм дуу хоолой. Тэгээд нэг тийм хөгшин дүү тэгээд нэг юм өвөө гэмэр маяг нэг тийм дуу хоолоогоор одоо болно минийхөө одоо болно гэд надад нэг тийм дуу хоолой сонсгосон байхгүй. Тэг ингээд мөнхийн жаргал үрдийн зовлон гэж үгүй тий. Жаргалыг тааж зовлон гэтэл ингээ хорвоогийн зам юм аа гэд ийм үг хэлээд тэгээд би ингээ сэржсэн байхгүй. Тэгээд тэр үгүй ингээ сонсчод ингээ амар тод сонсогдож байгаа шүү дээ. Миний чихэн дээр бүр яг ингээ хажууд хүн байгаа юм шиг сонсогдоод. Тэгээд тухайн үед би ингээ юу вэ гэж ингэж бодож ингээл нүдэ нийт ингээ сэрчээл. Тэгэл тэр үг нь бүр ингээл байн миний аманд бүр ингээ хилэгдээд заахгүй. Яг ингээ энэ дөрвөн мөрт ингээ хилэгдээд. Тэнгүүт нь бигээс уцаа барьж аваад бичээл ингээ уцаа харсан чинь 5 цаг 5 минут болчихсон. Тэгээ нөгөө мартахгүй тулд би ингээ гэс бичиж тэмдэглэж авчаад. Тэгээ тэрнээс хойш би яг ингээ бодчихсон байхгүй. Угаасаа л нэр мөнхийн зовлон тий байхгүй юм биш тий. Би яг юунд ингэ шаналаад байгаа. Ерөөсөө л энээс ингэж гарах өөрийгөө ингэж одоо татаж авах нь яг хэрэгтэй юм байна гэдгийг би яг тэрнээс хойш ингэж ухамсарлсан буюу ойлгож авсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш ямар нэгэн одоо бэрхшээл юу гэдэг тий хэцүү зүйл тохиолдох юм бол за энэ угаасаа мөнхийх биш тий. Угаасаа л ингэж яагаад гайгүй болчин зүгээр болчин гэдгийг ингэж мэдж байгаа болохоор ерөөсө болондоо болно гэсэн ийм сэтгүүгээр ингэж явдаг болсон мэлээ. Яг хэрэгтэй үедээ тийм зүйл ингээд сонсогдсон юм шиг тий. Одоо бодоход би одоо ингээд чамайг харж байхдаа болохоор ингээд маш тайван тэгээд ингээд хүчтэй гэж боддог заа. Ер нь бол юм хэр аргийн хүн ингээл нэг 2-2 хүүхдтэй ингээл гадаад ганцаараа өөрх гэрээ авч явна гэдэг чинь бол бас хэцүү шттэ. Би одоо Лоригийн оронд байсан бол маш хэцүү байх байсан да. Тэгтэл Лори ингээд амар тайван байх ингээд би тухайд ер нь боддог гэсэн заяа. Тэгээд хүн болохоор ингээ хөндлөнгөөс харахаар нөгөө яалчгүй зүгээр харагдаж байгаа тэр нэг хэсгийг л хараад зүгээр тэгж дүгнээд нь штэ тий. Хизээж ингээл хэцүү зүйл мэдрэхгүй байгаа юм шиг зүгээр тайван байна даа л гэж тэгж боддог гэсэн. Тэгтэл ингээд дотроо бол үнэхээр л тийм одоо зүйлийг мэдэрч ийсэн байгаахгүй тий. Тэрийг тэгээд сүүлд нь чи нөгөө тэр зүүд ингэж зүүдлээд инглээд тэглээд дараа нь надад ярьж ийсэн шүү дээ. Тэгэхээр яг нөгөө ер нь энэ сэтгэл гутрал гэдэг бол тий хөндлөнгийн хүний нүдээр хараад бол ерөөсөө мэдэгддэггүй гэдэг нь бол яг энэ байгаа байхгүй тий. Зүгээр л одоо хүн явж гин тий бүх одоо өмнөх ажлаа хичээл ингээл амьдрал ер нь бол хэвийн сайхан ингээд явж гин гэж хардаг. Тэгтэл тэр одоо нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй. Тэгээд зөвхөн тэр хүн л өөрөө мэдэрч болох тэр зүйл одоо энэ сэтгэл гутрал гэдэг чинь тийм учраас маш одоо аюултай. Тэгээд хажууд хүн хүртэл одоо бас төдийлөн мэдэх бас боломжгүй байдаг тий тэр мэдрэмжийг. Тэгээ миний хувьд ч болохоор бас л яг живэдэд ирээд нэг 3-4 жилийн хугацаанд гутралтай явсан. Тэгээд одоо бодохоор ер нь бол маш тийм бас л тий бүх юм болоод хахад би яагаад ингэж байгаа юм бэ? Ер нь бол бүх юмыг ингээм өнгөхгүйгээр мэдрээд идэг гэсэн. Гарч яваал ингээл хүн амьтантай уулзаал ажил дээрээ ч юм уу эсвэл найз нөхдөөрөө уулзаал ингээд бол хэвийн хүн л харагдаж байгаа штэ. Яг ийм ганцаар уйлдах үед ч юм уу эсвэл шүн харанхуй болох үед ч юм уу нөгөө нэг аимшигын ер нь бол бодлууд орж ирдэг. Тэгээд бүх зүйл ерөөсөө ингээл нурж унж байгаа юм шиг ер нь бол тийм болдог. Тэгээ бүр одоо бодохноо зүгээр хамгийн сүүлдэл жишээ нь одоо ингээд нарны гэрлийг харж чадхаа болтлоо даамжирчсан байсан. Тэгээд ингээ нөгөө нэг тон хөвшгөө ингээл өстэй битүүлээл харанхуй болгоол ингээл өрөөндөө суух юм бол юм нэг тухтай тиймэрхүү. Тэгэхээр ингээ цонхоор ингээл нарны гэрэл мэрэл тосонгууд чи ер нь бол маш тийм их ичгүүрийг айцыг мэдэрдэг.
Тэгэл өстө бушуухан ингээл өшгөө хааж аваад ингээд байж идэг. Тийм болоод даамжирсан байсан. За тэгээд энэ нь бүр цаашаа явсаар агаад сүүлдээ бол би бүр одоо хинч биш болж байгаа юм шиг мэдрэмж төрөөл тий. Ерөөсөө л миний нөгөө амьдралдаа одоо итгэж найдаж явсан бүх зүйл ерөөсөө нуруу унаал одоо хүсэл мөрөөдөлчгүй юм шиг тий. Урд нь байсан нөгөө дэврэн хүсэл мөрөөдөл хайцсан гэмээр ингээд бүгд ингээд алга болцсон. Тэгээд би өөрөө ч гэсэн одоо миний бодож исэн тэр дулмаа бүр биш болоод тэгээ ер нь миний амьдралыг үзэж байгаа өнцөг ч гэсэн ер нь бол ингээд бүгд байхгүй болоод ерөөсөө л юм хоосон нэг тийм юмд орцсон. Тэгээ яг энэ үедээ болохоор би бүр орноосоо ч босох тэнхэлгүй болж исэн байхгүй. Ингээд өдөр шөнөгүй л ер нь орондоо хөвтчихийдэг. Тэгээд нүрээ угаах, шүдээ угаах хүртэл ер нь бол маш их ажил юм шиг санагдчихсэн тэгээд тухайн үедээ. Тэгээс тэ осолдохгүй л нөгөө хүн маань байгаа болохоор тэгээ босч нэг хоол ундыг хийж өгөн. Тэгээл ер нь орондоо л хөвтчихийдэг. Хинтээ ч харилцаа холбоо тогтоохгүй. Ер нь нэг тиймэрхүү л байсан. За тэгээд тухайн үедээ бол ингээд нөгөө яг л тэр зүйлийг боддгийм билээ те. Би энэ өвдөлтийг зүгээр дуусгамаар байна. Энэ өвдөлтөөс яаж салах уу гэж бодож байхдаа болохоор ер нь бол өгчээж л энэ бүхэн дуусах юм шиг. Яг тийм мэдрэмж бол бас төрдөм билээ. Тэгээд энэ нь бол үнэхээр хэцүү байдаг. Тэгээд одоо ингээд буцаагаад бодоход тийм одоо шийдвэр гаргаагүй дээ. Одоо бол маш их баярлагдав. Тэгээд энийг давж гарсны дараа амьдрал бол маш өөр болдог. Тэгээд бүр илүү дараагийн левел дээр очиж одоо бүх одоо амьдралыг одоо өнгөтөөр харж эхэлдэг. Тэгэхээр бэрхшээлийн цаана бэлэг байдаг. Өнөөдөр танд ийм хэцүү байгаа бол энэ зүйл хизээ нэгэн цагт дуусна. Тийм болохоор бити шантраарай л гэж хэлээ да тий. Тийм хамгийн гол нь нөгөө хүмүүс эндээс гарах гарцаа маш ингээ буруугаар хайгаад идэм шиг тий. Ихэнх хүмүүс одоо ингээл сэтгэлийн шаналл ямар нэг юм ингээд зовироос цухтахын тулд ингээд нөгөө буруу зүйл хэрэгэлдэг буюу арх тамхи хэтрүүлэн хэрэгэлдэг тий. Тэгээд тэрийг хэрэгжилж байхад ингээл тухайн үедээ л ингээл сэтгэл санаа сайхан юм шиг тий. Тухайн үедээ л тэр зовлонгоос салж байгаа юм шиг хэрнээ. Яг ингээд цаад нарийн утгаараа ярих юм бол эсэргээр бүр таныг улам ёроол руу унгааж идэг зүйл тий. Тэгээ бид хоёр яг ингээд ийм сүүлийн үед л яг ингээд сүнслэг ертөнцид алт ертөнц гэл ингээд сонирхоод эхэлсэн чинь ингээд сонирхоод тэгээд ингээд судалгаа хийгээл ер нь болж өг ямар л их сурулж байна ингээл бүгдээс нь л авч байгаа байхгүй. Тэгсэн ихэнх тохиолдолд ер нь яг ийм амиа хорлох үйлдэл дандаа ийм арх тамхинаас болсон тий. За ялангуяа мансуурлах бодисноос болсон. Тэгээд дийлэнхэн дандаа ирчүүд байт юм бэ. Ингээ хуваар нь ингэж хуваарлаж үзэх юм бол тэгээ энүүний цаана ерөөсөө л тэр арх тамхи хэтрүүлэн хэрэглэхээр нөгөө нэг зовлон маань улам хүнд санагдаад тэгээ ингээд тэр үйлдэлийг авчаад идэм байна гэдгийг бас мэдэж авсан тий. Тухайн одоо тэр арх тамхиг ч юм уу хэрэгжилж явах үедээ бол хэсэг зур ингээл мартагнаал мэдрэмжүүд найрлал тий сайхан болж иж болно. Гэтэл ингээ нөө арх уусны маргааш нь нөгөөдрөн ч гэдэг юм уу ер нь бол илүү ингээд 2-3 дахин илүү юм уналттай тийм юм руу орчдөг. Тийм болохоор ер нь бол яг юм гутралтай байгаа үедээ бол тийм мансуурлах процесс ер нь бол хол байх хэрэгтэй. Тэгээд Лори бит хоёрын хувьд болохоор энэ сүнслэг замнал энэ нэгүүлсэнгүй хайрыг суралцж байгаа энэ одоо зам маань бит хоёрт бол маш их тусалсан. Тэгээд ерөөсөө л энэ одоо замаар одоо орж иж бит хоёр одоо эдгэрлийг одоо мэдрээд тэгээд ер нь цаашдаа ингээд илүү сайхан болсон гэж хэлж болно тий. Тэгээд хоёлаа тэр нөө эдгэрж явах явцынхаа тухай ярих уу. Лори Питерийн хувьд болохоор ингээд яг тус-тусдаа ингээд бас эрэл хайгуул хийгээл яваад исэн байгаа хгүй юу. Ер нь бол сэтгэл судлалын салбарыг ч вэ нүү ингээд ер нь бол дуусгасан гэж хэлж болно. Ер нь бол маш их олон төрлийн их сурвалжуудаас ингээд сэтгэл судлалын төлөлийн мэдээллүүдийг ингээд авч ирсэн. Ийм шинжлэх ухаанч мэдээллүүдийг бол нэлээд авч ирсэн. Тэгээд тэдгээр нь ч гэсэн яг тухайн үедээ бас багч болов ингээд хувь нэмэр мэдээж болж исэн тий. Тэнгүүд стил бас л нөгөө нэг одоо уналтанд байсан хിവэрэл байсан байхгүй. Тэгээд явж исэн чинь ийм нэг сүнслэг ийм одоо их сурвалжаас нэг мэдээлэл авах нэг тэр өдөр тохиогоод тэгээд
Тэнд болохоор ингээд ер нь дэлхийн нийтээрээ массаараа ер нь ийм сэтгэл готролт ингээд ер нь бол ийм давлгаалж орж байгаа. Энэ нь болохоор ийм энергитэй холбоотой. Тэгээд энэ ертөнцийн дэлхийн одоо энэ энергийн түвшин өсөж байгаа энэ гэсэн нэг тийм мэдээлэл хийсэн байхгүй. Тэгээд тэрийг ер нь бол ингээд цаашаа сонсоод ангууд энэ ер нь ухамсарын сэрэлт гэдэг зүйл тохиож байгаа юм байна. Тэгээд тэрэнд ороход бол ер нь ингэж одоо сэтгэл зүйн одоо ийм доод түвшинд очдог талаар ингэж нөгөө сүнслэг талаас нь мэдээлэл авч ирсэн. Тэгээ бит хоёрын яриад байгаа одоо энэ сүнсний сэрэлттэй ухамсарын одоо сэрэлт гэдэг зүйлээр дамжуулж бит хоёр ер нь бол маш их өөрчлөгдөж маш сайхан эдгэрлийг олж чадсан. Тэгээд тэр сэтгэл готрлоос гарч чадсан. Тийм болохоор ер нь бол та өнөөдөр ганцаараа яг энэ хэцүү байдлыг мэдрээд байгаа юм биш те. Маш олон хүмүүс бүр дэлхийд даяараа маш олон хүмүүс ийм сэтгэл зүйн уналтанд орчоод байгаа. Тэгээд энийг одоо эдгээхэд та ингээд эрэл хайгуул хийж байгаа бол те танд одоо энэ энерги бясалгал гэдэг зүйл бол маш их туслана гэж одоо маш амлаж байна. Яагаад те бит хоёр энэ бүгдэд ингээд итгээд яг энэ зам ингээд тусалнаа гэж яриад байгаа гэхэлэр энэ бүгд чи ерөөс ингээд бит хоёр ингээд бие дээрээ мэдэрсэн те хүний сэтгэл санаа ингээд доогуур байх үед ингээд бүхий л одоо муу мухайг мэдэрдэг байхгүй те бүр ингээд өөрийнхөө харж одоо нөгөө харах ёсгүй юмыг хараад нүдэнд хий юм үзэгдээл тэгэл ингээд бүх юм ингээд амар хэцүү ингээд харанхуй болчдөг. Тэнгүүд бусад ингээд доод ертөнцийн бүх юмыг мэдэрдэг байхгүй. Тэнгүүд энергийн түвшин маань ингээд дээшлээд бясалгал хийгээд ирэхээр бүх гайхамшигыг би дээрээ бас яг адилханаар мэдэрдэг те. Тэр нь бүр ингээд үнэхээр гайхалтай ёо ийм байж болдгийм үү гэмээр бүр ингээд маш гайхалтай мэдрэмжүүдийг ингээд бид хоёр бие дээрээ авсан болохоор энэ үнэхээр яг ингэж туслая шүү гэх ингээд өөрсдийнхөө биеэр батлаад ингээд хэлээд байгаа юм тий. Бясалгал хийж ихээснээс хойш бол ер нь хүн ингээд маш одоо өөрчлөгддөг гэх юм уу. Шинжлэх ухааны талаас ингээд тарих мэдрэлийн системээ ингээд ер нь бол өөрөө ингээд юу яагаад тайвшруулад өөрөө удирдах чаддаг болно л гэсэн үг л дээ. Гэхдээ илүү ийм нэг ид шидийн зүйлсийг ингээд мэдэрч эхэлсэн. Тэгээд тэр нь болохоор ингээд энергийн дээд хэлбэлцлийн юмнуудыг ингээд мэдрээд ирэхээр ер нь бол маш их хайр ингээд асгараал тий маш их хайр ингээд зүрхнээс ингээд ялгараал. Одоо өмнө нь ч гэсэн бид хоёр ярьжсэн тий нөгөө бүх зүйлийг хараад ингээд хайр төрүүлгээл тийм дээд хэлбэлцэлээр хүртэл ингээд очиж үзчихсэн бясалгал хийснээрээ. За тэгээд ер нь бол үнэхээр одоо энэ энергийн ертөнц гэж ийм зүйл эд юм байна гэдгийг тэгээд ойлгосон. Энерги ингээд дээш нь ингээд өсгөөд ирэхээр нөгөө доод ертөнцийн тэр доод одоо хэлбэлцлийн юмнуудыг ерөөсөө мэдрэхээ болчдөг тий. Ерөөсөө л тэр ингээд шууд ингээд суг татаал гаргацдаг гэсэн үг. Тэр одоо маш муухай мэдрэмжтэй тэр байдлаас. За тэгээд ингээд сүнслэг зам руу ингэж одоо халтарч орсон байт юм аа. Бид хоёр болохоор одоо ингээд амны тухай илүү одоо сүнслэг талаас нь өнөөдөр ярьж өгөн. Тэгээд та бүхэн маань одоо арай хийж олцсон тий энэ үнэтэй амиа одоо тийм ч амархан тэгэж дуусгаж бас болохгүй. Тэг үнэхээр хэцүү байгаа ч гэсэн та эндээс гарах арга замаа бол олж чадах болно гэж хэлье. Тийм. Тэгээд нөгөө амны тухай судалж байхдаа бид хоёр ингээл янз янзын их сурвалжуудаас янз янзын юм уншаал ингээл судалж байгаа юм л да. Тэгээд хид хідэн их сурвалжууд яг ингээд өөр өнцгөөс нь хэрнээ яг нэг зүйл дээр огтлцчихсэн тий. Тэр нь энэ ам бүр ямар үн цэнтэй вэ, тэгээ яаж ирдэг вэ гэдэг тухай яриа. Тэгээ тэр нь маш сонирхолтойгоор огтлцчихсэн буюу бөө мөргөл дээрч тэр одоо бусад буддын шашин, христийн шашин юу гэдэг юм тий. Тэгээ ингээд шинжлэх ухаан ингээд бүх зүйл нь яг энэ ам гэдэг зүйл дээр ингээд огтлцчихсэн байхгүй тий. Тэр нь тэгээ маш сонирхолтой буюу нэг бит хоёр тэрийг ингээд хоорондоо ярилцж байгаа нэг юм төсөөл бий болгож исэн тий. Одоо бид нар болохоор энэ харагдж байгаа энэ махан бие бол биш. Бид нар энэ махан биеийг өмсөөд явж байгаа. Ер нь бол ухамсарууд гэж хэлж болно. Энергиуд гэж хэлж болно. Тэгээд бид нар бол мөнхийн ийм энерги энийг бид нар болохоор сүнс гэж нэрлэдэг. Тэгээд сүнс гэхээр л одоо аимшигын кинонд гардаг нэг аимшигын мухай царайтай тийм зүйл бол биш. Сүнс болохоор хэлбэр дүрсгүй, үнэр амтгүй. Тэгээд зүгээр л энерги. Тэгэнгүүт энэ энерги маань устдаж өгөө болохгүй.
нэг биеэс нөгөө бие шилждэг физикийн хичээлээр бид нар үздэг. Тэгэнгүүт яг энэнтэй адилханаар бид нар ерөөсөө энэ махан биеэ бол солиод хуучирт муудахаар нь одоо солиод дахиад өөр шинэ махан биеийг аваад төрөөд ер нь бол ингээ мөнхөд ингээд амьдралын тойрог дотор ингээд ороод явдаг гэсэн үг. Та тэгэнгүүт одоо яг энэ амьдралдаа яг энэ махан биеийг авсан байх хугацаанд одоо өөрт тохиолдож байгаа тулгарч байгаа бүх бэрхшээл, саадуудыг одоо чаленжуудыг та өөрөө одоо сонгож би энэ зүйлүүдийг давж чаднаа гэд одоо өөрийнхөө одоо саадуудыг бүгдийг ингэж төлөвлөөд одоо сүнсний гэрээ гэж байгуулад энэ дэлхий дээр төрдөг. За тэгээд та энэ одоо саад бэрхшээлээ амсаад явж байгаа хугацаанд одоо сэтгэл готролд ороод тэгээд өөрийнхөө амиг игүүтгэх юм бол тий өөрийнхөө бэлтгэсэн тэр план төлөвлөгөөндөө шантарч бууж өгч гинэ л гэсэн үг. Тэгээд та одоо яг нас барах үедээ одоо тэр доод энергийн хэлбэлцэлтэр байсан бол нас барснаас хойш та яг тэр энергийн хэлбэлцэлтэд үлдчихнэ гэсэн үг. Тэгээ ер нь бол цаашаа ахаад бол ингээ хөгжөө дэвшээд явах хэвээр одоо сүнсэн бие маань энэ завсрын энэ ертөнцийн ингээд гацаад үлдчихдэг гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө одоо нэг асуудлаа дуусгах гэсэн биш те илүү асуудалд өөрийгөө ингээд оруулаад үлдчихнэ л гэж ойлгож болно. Бүрт ингээ ойлгомжтойгоор ярих юм бол та одоо ингээ дэлхий дээр ингээд хүмүүс төрөхийн тулд ингээд бүгдээрээ нэг өөр өөрсдийн гэсэн нэг юм амьдралын төлөвлөгөө төслөө барьсан ингээд тэнгэр дээр ингээ очилж идэм байна л да тий. Тэгээд тэр ингээ очилж явах дундаа за би одоо энэ дэлхий дээр л буучих юм бол ерөөсөө ийм ингэж хийнэ. Ингэж ийм үлийг ингэж гүйцэтгүүлж хагаад ингээд цаашаагаа явна гэсэн ийм төслийг ингээ барай байж тийм байна. За тэнгүүд тэнгэр дээр ерөөсөө ингээ тэр төслийг чи ингээ батлах гад бас ингээ хідэн одоо за шашнаар нь яруул одоо бурхтууд гэж хэлчихэ тий. Бөө мөрөглөр нь яруул нэг өвгдөөд ч гэдэг юм уу тий. Яг ингээ хүн яг өөрийнхөө юу гэж ойлгомоор ингээ тэрүүнгээр ойлгочих болно. Тэд нар ингээ таны төслийг ингээ батлах гад байж тийм байна. За окей чи энэ амьдрал дээр ингмээр байна уу гэд. За тэнгүүд дэлхий дээр бас нэг энэ одоо дэлхийг одоо ингээ нэг юм их сургууль гэж авч үзвэл энэ их сургуулийг ингээд төргөвчлсэн маягаар ингэж төгсөх нэг боломж байт юм байна л та тий. Тэр нь болохоор ингээд та хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байх юм бол та өөрийнхөө төслийг илүү хурдан түргэнээр ингэж дуусгаж өөрийнхөө сүнсийг одоо ингээд цаашаа илүү өндөр түвшинд аваачих тийм боломж байт юм байна л та. Тэнгүүд бит хоёрын нөгөө уншсан нэг сонирхолтой судалгаагаар тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний бие төрөхийн тулд амар олон ингээ энерги биед оочлоо байж идэг гэсэн тий. Тэр нь ингээ маш сонирхолтой. Бас тийм байд юм бах та гэл. Тэгэл та нар ингээл одоо ингээл дотроо төсөөлөхөд ингээл амар хөөрхөн монст тий ингээл ерөөсөө л нэг сургуулийг ингээл яахын тулд ингээл баахан ингээл тий энергийн биетүүд ингээл оочлцгийгүй би зөвхөн ийм л биен дээр төрөөд энийг ингээд хордон төгсмөр ингээл тий. Гэтэл бусд нь болохоор ямар ч яах вэ ямар ч хэлээс ингээд төгсөё гэл ингээл ямар нэгэн бие дээр төрөхгүй ингээ оочлоо яждаг. Тэгээ ингээд тэр одоо төслийн за окей чиний төслийг батллаа. Гэхдээ нэг иймэрхүү юм нэмэх юм байна гэд ингээд нэмээд за ингээд төрүүлчих юм байна. За тэгээд зүгээр төрүүлэхгүй бас тэр дэлхий рүү явуулахдаа хүнд ингээд за нөгөө шашнаар нь яруул ингээ хар цагаан нөгөө бурхан чөтгөр хоёр гэдэг чинь тэрүүнтэй хамт явуулчих тийм байна. Бөө мөрөглөөр нь яруул нөгөө онгод тэнгэртэй те цагаан хар онгод тэнгэртэй ингээ явуулчих тийм байна. Тэгээ ингээ хүн төрсний дараа онгод тэнгэрүүд нь буюу хүн монголчууд гэж ярьж хүүхэд нэг 3 нас хүртэл ингээ бурхан байд юм а гэл те. Тэнгүүд хүүхэд яг ингээ 3 нас хүртэл яг одоо тэр нөгөө цагаан онгодтойгоо илүү ойр буюу ингээ бүх юмнаас хамгаалж идэг тэр онгодтойгоо илүү ойр идэм бэ. Тэг ямар үед нөгөө нэг хар онгодод буюу нөгөө чөтгөр нь орж ирдэг вэ гэхлээр ухамсар бий болсны дараа те бид нөгөө эгогоороо сэтгэдэг болсны дараа буюу биднэрт илүү хүчтэй нөлөөлж чаддаг болд юм байна. Хар онгодод. Гэтэ тэр хар цагаан онгодод хоёулаа л биднэрт ингэж туслах гэж байгаа. Гэтэ яг хизээ яаж вэ гэдг нь л одоо нөгөө амьдралын явцад бидний амьдралын хэв маягаар шалтгаалаад өөр байд юм байна. За тэгээд ингээд дэлхий дээр төрөхөд бас ингээд ирж яхад бид нар чинь нөгөө төрүүлэхгүйгээр хүүхдээ аборт хийчихдээ шүү дээ тий. Тэнгүүд тэр биетүүд яадаг вэ гэхлээр энергийн биетүүд яадаг вэ гэхлээр буцаал уйлаал ингээл буцаал нөгөө тэнгэртээ очиртой зогсдог гинэ. Гэхдээ бүр илүү урт удаан очиртой буюу тэр чинь ингээд дэлхий дээр ирэхин тулд ингээд асар их
их одоо энергийн битүүд ингээ очрлж байгаа шүү дээ тий. Тэгмэд арай гэж ингээ дэлхий дээр ирээд төслөө батлуулаад төрөх гэсэн чинь замаас нь устгаа ичхаар нөгөөдөг чи уйлал эргээл ингээл амар уртаар алд ингэж орд юм байна л та. Тэгээд нэг иймэрхүү үйл явц болдгийм байна. Манай бөөм үргэлж болохоор энийг бас тайлбарладаг тий одоо онгод тэнгэрүүд ингээд ийм учиртай гэд. Тэгээ яг ийм мэдээлэл болохоор хуучин цагт бол ийм нууцлагдмал байсан тий ийм далд ертөнцийн мэдээлэл бол нууцлагдмал байсан. Тэгээ одоо үед болохоор энэ нь болохоор хүмүүст ил болж ирсэн. Тэгээд ер нь бол цаг нь болсон гэж үзсэн учраас ер нь бол энэ далдын мэдээллүүд ингээд ил болсоор байгаа. Тэгээд би нэг Америк бахад чинь нөгөө Dollars Cannon гэдэг нэг ихч байсан баггүй. Тэгээд тэр болохоор нас орчихсон л да одоо 10 хэдэн онд үлээ 2012 онд нас орсон. Тэгээд тэр хүн болохоор ингээд насаараа ийм ховсын эмчилгээ хийж агаад ингээд ер нь бол ингээд явсан хүн байгаа байхгүй. Тэгээд тэр хүний яриануд бол маш их сонирхолтой байдаг. Тэгээд нөгөө нөхөр нь ийм ховсчин байсан. Тэгээд нөхрөөсөө тэр ховсыг сураад тэгээд нөгөө бусад ховс хийдэг хүмүүс болохоор ер нь бол нэг гүйхэн төвшөнд те зөвхөн одоо архинаас гаргах, тамхинаас гаргах ч юм уу тиймэрхүү төрлийн эмчилгээ хийдэг бол тэр одоо Dollars гэдэг хүн болохоор тархины долгионыг бүр одоо даал тухамсрын төвшөнд нь авчиж одоо ховстоод тэгээд одоо тэдгээр одоо ховсны эмчилгээнд орж байгаа хүмүүс маань болохоор бүр өнгөрсөн үеэ тий өнгөрсөн амьдрал өмнөх масынхаа тухай хүртэл ингэж ярьдаг. Тэгээд одоо тэр дээд одоо тэнгэртэй бас ингэж холбогддог гэхүү одоо тэр хүн болохоор өөрийгөө би бол ямар нэгэн шашингүй гэдэг жаахгүй би зүгээр үннийг ирэлхийлдэг ийм эрен сурвалжлагч гэж өөрийгөө нэрлэдэг. Тэгээд тэр хүн болохоор ингээд бас яг тэр маш олон одоо үндэстний маш олон газраас ирсэн маш олон төрлийн хүмүүс байгаа штэ өөр насны тий. Тэр хүмүүс болохоор нэг л зүйлийн талаар ярьж исэн. Тэр нь болохоор одоо саяны тэр нөгөө нэг ам яаж ирдэг тухай урд нас болон хойд нас гэдэг юм уу. Яг энэ зүйлийн талаар бол яг л нэг хүнээс сонсож байгаа юм шиг адилхан одоо зүйлийг ярьж исэн гэж аахгүй. Тэр бүх одоо өвчтнүүд нь нэг ирсэн өвчт нь болохоор өмнөх насандаа ингээд Хирошимагийн бөмбөгтөлтөнд одоо нас барсан хүн байх жишээтэй тий. Тэгээд тухайн үеийнхаа юмыг яриад тэгэл нас орсныхаа дараа ингэсэн тэгсэн ингэж одоо төрөл авсан тий. Нас орсныхаа дараа одоо ингээд цэвэрлэгээнд ороод ингэж буцаж төрсөн ч гэдэг юм уу. Тэгээ яг энэ ингээд нөгөө хүний энэ ам одоо яаж ингэж одоо тэр тойрогт ингэж мөнхийн тойрогт ингэж эргэлддэг талаар яг одоо адилхан зүйлсийг ярьсаар байсан байгаа юм. Тэгээд энэ хүний одоо номнууд нь судалгаанууд нь бол маш алдартай болсон. Тэгээд дэлхийн тэнд очиж ингээд лекцүүдэд тавьж исэн. Тэгээ энэ хүний яриаг одоо манай одоо Монгол бөөм өргөлийн ингээд онготуудын яриа судар мудраас одоо ингээд харж байхад бас ер нь бол таардаг тий. Хамгийн сүүлд би нөгөө эртний дэлхийн ведийн судар гэдэг тэр ведийг бол их судалж одоо сонирхож байгаа. Тэгээд тэнд ч гэсэндээ болохоор бас яг энэ амны талаар тий энэ амьдралын философийн талаар ер нь л адилхан байт юм лээ. Яг нөгөө уус үндэстэн болгон л өөрийнхөө нөгөө нэг одоо заншлаар ч юм уу өөрийнхөө ойлгох хэлээр өөрийнхөө нөгөө ашигладаг хэллэгээр ч юм уу гөрүүлж тайлбарлсан байт юм байна. Тэгээ маш сонирхолтой. Тийм тэгээд аим ерөөсөө ингэж маш ингэж үн цэнтэй ирдэг. Тэгэнгүүт бид нар нөгөө ингэж ярьдаг хүн нөгөөд хүнд ингээд дааж чадах зовлонгийн л өгд юм аа гэл тий. Тэгээ эн чинь хүртэл ингээд цаанаа удаг учиртай тий. Бид нар ингэж угаасаа л хамаг юмаа барьж ингэж ирсэн юм чинь угаасаа л биднэрт ирж байгаа зовлоогоос ирэх ёстой болоод ирж байгаа маань. Гэтэл бид нар зүгээр л нэг энэ амьдралынхаа өдөр тутмынхаа стресс нь дарагдаал ингээд тэр амийг ингэж үнгүүтэй болж байгаа нь бүр ингээд маш харамсалтай тий. Тийм тэгээд битээр ч гэсэн яг тэр нөгөө амьдралынхаа хамгийн доод зэгт байсан тэр үедээ болохоор өнөөдөр шиг одоо ийм гэрэл гэгээтэй ийм өдөр ирнэ гэж ерөөсөө бодоогүй тий. Тэр одоо харанхуу үргэлжил ингээд үргэлжлэх юм шиг боддог байсан. Тэгтэл яг энэс гарсны дараа болохоор нэрээ ямар одоо жижигхэн юм дээр ингэж ийсэн юм дээч гэдэг юм одоо зүгээр тэгж боддог байхгүй. Тэгээд битээр одоо жишээ нь ингээд сэтгэл готрлоос ингээд гарцсан хойно болохоор ахаад тийм бэрхшээлтэй тулгарахгүй байгаа юм уу? Тулгархаа болцсон юм уу гэвэл
бас үгүй шүү дээ тий. Хүн амьд яваа насандаа ер нь бол төрөл бүрийн сорилтуудад ингээл ороод төрөл бүрийн бэрхшээлтэй таарна тий. Мэдээж энэ нөгөө амьд байгаа юм чинь мэдээж суралцах процесс маань дуусаагүй л байгаа гэсэн үг. Тэнгүүд яг яагаад тийм амар тайван аз жаргалтай болцсон юм бэ гэхээр зүгээр л тэр асуудлыг харж байгаа бидний харах өнцгөл өөрчлөгдсөн гэсэн үг. Түүнээс нэг асуудал тулгархаа болно гэсэн үг бол ерөөсөө биш. Тий нөгөө өмнө нь бит хоёр ярьжсэн ш нөгөө матрикс дотроо ингээл чихэлтэл ингээл бүгдийг ингээл яг ийм байх хэвээр тийм байх хэвээр гэсэн нүдээр хараад тэгэнгүүт хайрцагнаасаа гараад ирэхээр ингээд шал өөрөөр харагддсан байна гэд. Тэгээ яг нарийн утгатай болохоор чинь ерөөсөө л энэ ахгүй тий. Юмыг ингээ арай өөр өнцгөөс ингэж харах энэ өнцгийг өөртөө бий болгочих юм бол ямар ч асуудал ингээд тийм хэцүү санагдахаа болчихноо. Тэгээ угаасаа тэгэл мөнхийн зовлон гэж байхгүй л юм чинь тий. Энчнээс ингэж гарах нь угаасаа ингээд хорвоогийн зам болохоор яаж хийж байгаа л гарах хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол тий одоо ингээд та одоо амьдралынхаа хамгийн доод зэгт байгаа юм шиг мэдэржээж магадгүй. Тэгээд цээжин дотроо нэг гүн харанхууд гаццсан юм шиг мэдрэмжтэй байж магадгүй. Гэхдээ эндээс гарах арга зам байгаа. Тэгээд эндээс гарсны дараа бол таны амьдрал, таны одоо юмыг харах өнцөг 180 градус эргэж одоо үнэхээр сайхан болох болно. Яаж тэгээд энэ зүйлийг энэ мэдрэмжээ ингээд эдгээх вэ гэхээр бит хоёрын хэлсэнчлэн одоо бясалгал хийх. За мөн одоо залбирал үлдэх тий өөрөө өөртөө өглөө болгоныг 10 минутыг зарцуулаад нэг залбирал хийх. Эсвэл одоо биеийн тамирын дасгал хийх тий. Дасгал хийх нь бол угаасаа маш сайхан одоо сэтгэл санааг одоо сэргээж өгдөг шүү дээ. За тэгээд мөн өөртөө байгаа одоо сайхан зүйлсэд одоо талархсан тийм талархлын тэмдэглэл хөтлөх нь бас маш үр дүнтэй байдаг гэж үздэг юм байлээ. Тэгээд байгальд бас маш сайн гарч яах. Тэгээд байгаль бол хүний одоо сэтгэл санааг маш гоё одоо ангааж өгдөг, маш гоё одоо тайвшруулдаг. Тэгээд байгальтай ойр байх юм бол бас маш гоё эргээр цэнэглэгдэж өгдөг. За тэгээд мөн өөртөө байгаа тэр асуудлаа болохоор итгэдэг хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Боломжтой бол тийм мэрэгжлийн сэтгэл зүйн тусламж одоо аваасаа гэж хүсэж байна. Тэгээд сүнслэг байдал болон одоо энэ сэтгэл заслал нь болохоор хоорондоо бол юм өрсөлддөггүй салбараа харин одоо бие бинийгээ ингээд нөхөж явдаг. Тийм болохоор одоо аль альнийг ингээ хослуулах юм бол бас илүү одоо хурдан бас эдгэрэх байх гэж бодож байна. За тэгээд ингээд энэ бүгдийг ингээд дүгнэж хэлэхэд бол ерөөсөө ам гэдэг бол бүр ингээд асар үн цэнтэй зүйл юм аа тий. Та тэр амийг ерөөсөө ингээд үнгүүтүүлж болохгүй. Хин нэгний амийг бас ингээд үнгүүтүүлж болохгүй. Тэгэхээр энэ бүгдээс ингэж гарах ийм арга замууд бол үргэлж байдаг тий. Яг нөгөө түрүүний хэлснээр мөнхийн жаргал үрдийн зовлон гэж үгүй тий. Тэгэхээр яг л та энийг угаасаа туулж гарах нь ингээд хорвоогийн зам болохоор ерөөсөө та энийг яаж хийж байгаа л ийм өөрийгөө энэ бүгдээс татаж гаргах тэр арга замыг хайж эргэлхийлж гараарай гэж хүсэж байна. Тэгээд үүр цайхаас өмнө болохоор тэр шөнийн хамгийн харанхуй үе тохиодог. Тэгээд нөх удалгүй үүр цайгаад нар манддаг. Тэгэхээр та болохоор яг тэр амьдралынхаа тэр хамгийн харанхуй үед байгаа бол удахгүй үүр цайх гэж байна. Удахгүй нар мандах гэж байна. Тийм болохоор зоригтой байгаарай, хүчтэй байгаарай. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг бит хоёр өндөрлөе гэж бодож байна. Тэгээд бит хоёрыг дэмждэг, бит хоёрт одоо урмын үгсээ илгээдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Төвд баярлалаа.